За энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд энэ видеонд би A1 төвшнөөс C2 төвш хүртэл 17 жилийн туршид англи хэл минь яаж сайжирсан, дундуур нь ямар үе шатыг туулж төвшин агсан бэ гэдэг талаар видеого би бас хэмээр байна. Ягаад иймэрхүү видео хийж байгаа вэ гэхээр ерөөдөө бол олон хүмүүс бас надаас асууж ирсэн. Яаж англи хэлээ сурсан бэ? Ер нь төвшин яаж хурдан агах вэ? Тэгэхээр ерөөдөө миний бас би ховын ингээд туршлагаа хуваалцах юм бол бас зарим хүмүүс төвшин агах, за тэгээд ямар нэгэн төвшин дээр гатсан байгаа бол дараагийн төвшин рүү ороход бас ямар нэгэн зүйл бас ойлгож авах хүмүүс гарах байхаа гэж бодож байна. За тэгээд ярьж эхлэе. Тэгэхээр ерөнхийдөө би бол анх англи хэлийг 16 настайдаа ерөнхийдөө бол 11-р анги тухай үед төгсөх үедээ бэлдэж эхэлсэн. Төгсөхийнхөө өмнө би ихтэй сургуульд бас конкурс өгөхөд англиэр конкурс өгч ирсэн болохоор англи хэлээ бас нэлээд сайн бэлдэж байгаад англи ашигласан сургуульд орё гэж бэлдэж эхэлсэн. Тэгэхэд бол би анх юу ч мэдэхгүй байх үедээ болохоор цэцээгүн сургуулийн Ариуна багштай нэгтэй бэлдэж байсан. За тэгэхэд ерөнхийдөө бол багш маань надад ямар номоо бэлтгэлж байсан бэ гэхээр Ж оюун цэцгийн англи хэлний зүй гэсэн номыг ашиглаж надад ерөнхийдөө англи хэлний 0-1 хэлж анх надад зааж өгч байлаа. За тэгээд ерөнхийдөө би бас 6 жил яг ийм маягаар агашнаас суурай тавьж үзэж эхэлсэн. Тэгээд энэ видеогоос үзэж байгаа бол Ариуна багштай бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд англи хэлээ үзээд ерөнхийдөө бол нөгөө бүх агашныхаа дүрмүүдийг үзээд тэгээд конкурс өгөхөд Еш дээрээ тэр үед анхны Еш болж ирсэн. Еш дээрээ 553 оноо 555 оноо ч үлээ авч таарсан. Ерөнхийдөө ихтэй сургуульд бол тухай босго оноог нь бол давжгүй оноо ерөнхийдөө авч ирсэн болохоор бас тэгж өрн сураад авч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол A1-ээс A2 төвшин рүү бол 6 сарын дотор 17-наас хүрэхдээ ер нь л хурж байсан. За тэгээд дараа нь яасан бэ гэхээр би MIU сургууль буюу Mongolia International University гэсэн дэд сургууль бүх жилүүдэд англи хэлээр үзэх шаардлагатай болсон. За тэгэхэд ерөнхийдөө бол надад би тухайн үедээ энэ хэр багийн текстийг бас нэг жоохон уншаад ойлгочдог нэлээд дуртай болчихсон. Харин ярьж ирээсэж чадахгүй байсан. Тэгэхээр яг тухайн үед хичээл дээр оролцож ангийнхантайгаа юм бол ойлголцож хичээл дээр сайн сурахын тулд англиар бол хурдан хэмжээнд бол ярьж сурдаг болох хэрэгтэй байсан. За тэгээд энэ нь бол сурахын тулд 2 ч англи хэлний ярианы курст сурж байгаад тэгээд жоохон төвшинээ ахиулж байгаад 3 дахь курсээсээ би гайд буюу англи хэлний хөтөч хэлмэрчээр ажиллаж эхэлсэн. За тэгээд ерөнхийдөө бол яг 100 нь бол ажилтдаг ажил байсан болохоор би ер нь бол 2 жил оюутан байхдаа ажиллаж байсан. Анх эхлэхдээ бол баг англи хэлээр тийм ээ гадаад хүнтэй ярилцсан гэдэг бол бас хэцүү байсан. Тэгээд ээрж муураад анх ажиллаа эхэлжсэн бол бас нэг 2 жил гайдаар ажилласан дараа бол сүүлдээ баг англиар баруун солгоогүй л ер нь ярьдаг болоод. Тэгээ ер нь бол одоогийн хэлдгээр ус цасаар ер нь ярьдаг болчиход урж ирсэн. Гэхдээ ерөнхийдөө бол тухайн үед бол амар байгаагүй ерөөсөө. Анхныхаа ер нь эхний 2-7 хоногтой бол тэг гаднаас ирсэн жуулчдтай ярилцахад бол тийм ээ хитэд нэр хэлсэн яриаг нь бол тэгэл бүдэг бадаг тийм ээ төхүүлээл за ингэж хэлж байгаа юм шиг байна гэж төхүүлж ойлгодог байсан. За тэгээд өөрийнхөө хэлмээр байгаа зүйлээ бас тэгээд тийм ээ дохой зангаа ашиглаад тэгээд ээрч муурж агаад нэг арайх гэж ойлгуулж. Тэгээд эхний 7 хоногт бол маш их одоо нөгөө энэ бол өөрийнхөө англи хэлний чадвартаа ярьж чадахгүй даа хүмүүсийн яриад байгаас ойлгохгүй даа бол маш их одоо готрах үе
бол надад бол маш их байсан. Гэхдээ ямар ч байсан би тэр хөтчөөр ажиллахгүй бол болохгүй гэдгийг бол маш сайн ойлгож байсан. Яагаад тэгэхээр их сургуулийн төлбөр маань бас чамгүй өндөр. Тэгээд ер нь бол надад олж байсан юм нь бол тохоо үед англи хэлээ ашиглаад тийм ээ сургуулийн төлбөрөө олчих юм ганц давгүй ажил бол гайд хөтөж хэлмэрч байсан болохоор би яаж игээд л ерөнхийдөө бас энэ үнгээр бас энэ ажил дээр тест үлдээд төлбөрөө олчих юмсан гэж хэлж байсан. Тэгээд ерөнхийдөө бол эхний зунгаа ер нь дуусаад явандаа бол ер нь эхний 2-7 хоног өнгөрчөд бол нэг чихний бөглөөс арилна гэдэг шиг тийм ээ хүмүүсийн ярьж байгаа зүйлүүд надад илүү ойлгогддог болоод би ч гэсэн ярихтаараа илүү чөлөөтэй ярьдаг болчихсон байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ийм хурдан хугацаанд тийм ээ хэлмээ сайжирчихсан уу гэвэл ер нь бол тийм ялангуяа 200 дараалаад гайдаар ингэж хийж явсан байна бол ялангуяа эхний 100 минут гайдаар явж ирсэн байна бол эрс английн чадварт маань бол нөлөө үзүүлсэн. Их сургуульд ороод ч гэсэн бас нэг дараагийн курсээсээ 4-р курстэй ороход ч гэсэн гайдаар хийж ирсний дараа миний бусд хүмүүстэй ярилцах ярианы чадвар маань хичээлээ ойлгох чадвар маань эрсдэл ажиллажсэн байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол би юу гэж болж байгаа нөхөр ер нь бол гарцаагүй хэлийг ашиглахгүй бол болохгүй тэр байдалд өөрийнхөө хийснээрээ байсан. Хэлээ бас хурдан сурахад нөлөөсөн болов уу гэж бодсон. Тэгээд их сургуулаа ерөнхийдөө төгсөөд бас тухайн үедээ төвшнөө бас нэг мэдийгээд нэг IBT TOEFL-ыг бол өгж байсан. За тэгэхэд бол энэ 2013 онд буюу англи хэл сурснаасаа хойш, ангажнаас нь сурснаасаа хойш 7 дахь жил дээр 23 наснда бол IBT TOEFL-ыг өгөхөд 93 он авч ирсэн. За 93 он нь болохоор одоо 6 төвшний харьцуулах юм бол ойролцоогоор B2 төвшөнд бол хүрчихсэн байсан. За тэгээд B2 төвшөнд бол хүрэхэд бол миний хувьд бол ер нь бол англи хэлээр чөлөөтэй ярьдаг болчихсон байсан. Ялангуяа л өөртөө ярих дээр бол өөртөө итгэл маш сайн. За тэгээд англи хэл дээр янз бүрийн уран зохиол ном унших, за хууны хөгжил ном уншихад бол надад бол инээдэмтэй амархан санагддаг байсан. Тэгэхээр ингээд бол тухайн үедээ би миний англи хэл чадвар маш өндөр болжээ гэж нэлээд тэгж өөрийгөө өндөрөөр мүлдэг байжгаад тэгээд их сургууль төгссөн болохоор үргэлжлүүлээд би бас англи хэлийг үргэлжлүүлж судлахыг хүсэлтэд автагдаад бас төгссөн сургууль дээр үргэлжлүүлээд англи хэлний багшаар буюу TESOL чиглэлээр бас магистрийн зэрэг орох хөтөлбөрт бол сурах хөтөлбөрт хамрагдсан. За тэгээд магистрийн зэрэгт ороход бол би одоо амьдралдаа уулзч байсан миний хамгийн хатуу багш тэр үед надад харагдж байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол ер нь багш надад ер нь эхнийхээ бичиг даалгаврыг өгөөд тэгсний дараа л багш төр хойлоо шоконд орж ирсэн. Багш яага шоконд орчихсон бэ гэхээр миний бичсэн зүйлийг хараад ямар англи хэл муутай юм бэ? Яагаад өдий болохтэй сураагүй юм бэ гэж их гайхаж байсан гэсэн. Би болохоор тухайн үед өөрийгөө бол нэлээд англи хэлтэй гэж бодож байтал миний бичсэн зүйлийг толгоос сэгсрэл битүү алдаа болгож өгөөд хараад надад бол нэлээд игдүүцэл дургуцал бол хурж байсан. Тэгтээ бол тухайн үед надад бол сайн багш таарж байсан болохоор багш минь бол хэлэхдээ яаж игээд би бол чамаа төгсгөн чи миний хэлсэн зүйлийг л хийгээд бай гэж надад бол тийм л шаардлага тавьсан байсан. Тэгэхээр бол би ч бас тухайн үедээ бол маш их гайхаж тийм ээ бас нэлээд дургу үрж байсан ч гэсэн за ямар ч байсан хий гэсэн зүйлийг нь хийгээд байх юм бол би бол төгсөх юм байна гэсэн ойлголтыг аваад тэгээд ер нь сурж эхэлсэн. За тухайн үед бол бас нэг цагийн багшаар ажилладаг байсан болохоор сурангаа ажиллах амаргүй байсан ч гэсэн ер нь бол орсноосоо эхлүүлээд 1 жил 9 сарын хугацаанд
Тэ маш их бичвэрийн даалгавар, academic English гэж юу юм. Тэгээд олон төрлийн одоо эрдэм шинжилгээний өгүүлэл, бичиж судлах ном. За тий хамгийн хэцүү нь болохоор магистрийн ажил, тийм ээ, диплом хамгаалах магистрийн ажлыг бол баг хагас жил тасралтгүй бичсэн. За тэгээд ер нь бол бас миний амьдралдаа хийж үзсэн хамгийн хэцүү зүйлүүдийн нэг бол тэр байсан. Одоо эргээ санахад олон шиг бас нойргүй хонж жагаад арайхаж төгссөн. Тэгээд төгснөхийн дараа жил бас нэгэн сургалтын төвд ороод TOEIC гэсэн шалгалтыг нөхөдөө өгж үзэхэд 990 оноос 940 оноо аваад за C1 төвшин бол ерөнхийдөө хүрж байсан. Тэгэхээр C1 төвшин хүрж байсан тэр үед болохоор ер нь бол англи хэлээ үзээд 10 дахь жилдээ орчихсон байсан юм бол. Тэгээд тэрний дараа жилд нь болохоор бас тухайн үед IELTS зааж ирсэн болохоор IELTS-ын шалгалтаас өгөх хэрэгтэй болоод өгж үзэхэд 9 оноос 8 оноо аваад бас C1 төвшин бол адилхан гарч байсан. Тэр нь 11 дахь жилдээ. За тэгээд түүнээс хоошоо бас өргөжтүүлээд их сургуульд, бага сургуульд, бас сургалтын төвд англи хэл зааж байхдаа өргөжлүүлэн бас англи хэлээ бол сайжруулж, судалж ирсээр байжгаад анх англи хэл үзснээс хойш 17 дахь жилдээ буюу 33 наснда бол IELTS-ийг өгж үзэхэд 8.5 аваад C2 төвшин тэнцэх хэмжээнд бол хүрсэн байлаа. За тэгэхээр ерөнхийдөө би ингээд англи хэл анх үзснээс хойш энэ 17 жилүүдийг эргээд бодоход бол ер нь хэл сайн сурахад юу сайн нөлөөлдөг вэ гэхээр англи хэлний орчин бүрдүүлэх бол ерөнхийдөө асар чухал юм байна гэж ойлгосон. English environment гэдэг байгаа зүйлийг. Мөн тэгээд англи хэлээр үнэхээр сайн сурах гэж бол өөртөө бас тодорхой хэмжээний риск хүлээж аваад англи хэлийг сурахгүй бол болохгүй тийм ээ. Жинхэнэ нөгөө do or die хий эсвэл үх гэж байгаа шиг тийм нөхцөл байдалд өөрийгөө оруулж тэгээд тэр нь яг нөө даваа саадыг ард нь даван гарч иж бас тэгэхээр бодиттой үр дүн гардыг байна гэж ойлгож авлаа. Тэгээ хамгийн сүүлд нь хамгийн чухал болох ер нь бол маш сайн багшийн бас шав болоод тэгээд хилээ ерөнхийдөө сайн сурья гэд хичээвэл англи хэлэндээ үнэхээр төвшин ахих юм байна гэж ерөнхийдөө бас их ойлголоо. За тэгээд энэ видеог үзэж бас та ямар нэгэн зүйл бас эндээс ойлгосон мэдсэн бол видео хийсэн юм бас ач гарч байна. За үзсэн бүх хүмүүст баярлалаа. See you everybody.